Бродис цай. Өглөө нэмэн төргийн үзэгчтэй манай UBS телевизээс өглөө бүр та бүхэнд хүрдэг кофе цай нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Тэгэхээр өнөөдөр студид маань Монголын хуульчдын холбооны тамгын газрын дарга Гамболд, за Монголын хуульчдын холбооны бодлого зохицуулалтын газрын дарга Оюун Чимэг, за хуульчдын эрхийг хамгаалах хорооны газрын дарга Ариун нар хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд өглөө нэмэндийг хүргэе. За өглөө нэмэндийг хүргэе. За хүрэлцэн ирсэн зочдтой энэ өглөөний мэндийг хүргэе. Мөн түнчлэн пүрэв гаргийн энэ өглөөг UBS телевизийг үзэж, за кофе цай ярилцлагын нэвтрүүлэгтээ хамт эхэлж байгаа үзэгч та бүхэндээс энэ өглөөний мэндийг хүргэж байна. Өнөөдөр бол үнэхээр сайхан өглөө байна. Тэгээд ярилцлагаас та хэдийгээ ярилцлагаас өмнө кофе цайгаар дайлъя. Бидний сонголтод Sigafredo Zaneti кофе байна. За Brodi's цай байна. Тэгэхээр кофе авах уу, цай авах уу? Brodi's цай байна. За кофе авах. Кофе авч. За би цай авч. За хэдүүлээ ярилцлага юуны өмнө Монголын хуульчдын холбоо гэдэг байгууллагаас эхлэе гэж бодож байна. Тэгэхээр энэ байгууллага маань бас хизээ анх яаж байгуулагдав, тэгээд бас ямар чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна, бас салбар хороо газрын дарга маань бас өөр өөрсдийнхөө тайлбарлах багт нэ. За 2012 онд хуульчин эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Энэ хууль маань одоо гол зорилго нь хуульчин одоо мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, за түүний хариуцлагын нэгдсэн стандартыг тогтоох. За түүний үйл ажиллагааг одоо зохион за хуульчин мэргэжлийн одоо үйл ажиллагааг зөвшөөрөл олгох, хүчингү болгох, зүтгэлзүүлэх, за мөн сургалтуудыг зохион байгуулах, мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх гэдэг тэр чиглэлээр байгуулах одоо тэр зорилгоор байгуулсан хууль байгаа. За энэ хуульд маань юу хэн хамаарж байна вэ гэхээр яг энэ түрүүчийн хэлдэг энэ хуульчин мэргэжлийн үйл ажиллагааг Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч гэдэг энэ хүмүүс нь хамаарч байгаа. За одоогоор манай хуульчдын холбоо маань нийт 5400 гишүүнтэй энэ улсын хэмжээнд. Тэгээ энэ хүрээндээ яг одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол 4800 хуульч ингээд байж байна. Бусад гишүүд маань бас зүтгэлзүүлээд ингээд явж байгаа. За хуульчдын холбоо маань байгуулагдаад одоо үндсэндээ 3 жил болж байна. За энэ хугацаанд бол үндсэндээ манай хуульчдын холбооны одоо яг үйл ажиллагаа түрүүнд хэлсэн одоо зохицуулах дүрм журмууд одоо батлах одоо зохион байгуулах ажлууд нь голцоо хийгдлээ. Тэгээ одоо сүүлийн жилүүдээс одоо эхлээд яг одоо энийг хэрэгжүүлэх, хуульчтай чиглэсэн, хуульчдын эрхийг хамгаалах, за хуульчтай үйлчлэх, за хуульчдынхаа одоо нэг гишүүдтэй хандсан одоо бодлогын нөлөөллийг хийх гэдэг ингээд томоохон ажлууд одоо ажил хэрэг болгоод биднес үйл ажиллагаа эхлээд явж байна. За энэ хүрээндээ биднес за сар болгон бас хуульчд руу чиглэсэн бас аяныг зохион байгуулж байна. За энэ дундаас одоо тухайлан томоохон зүйлүүдийн дурдвал за шүүгч нартай холбоотой тухайлбал шүүхийн хараат бус бие байдлыг чиглэлээр судалгаа хийгээд, хөндлөнгийн судалгаа хийгээд тэрнийгээ чиглэлээр холбогдох одоо хуулийн чиглэлийн хуулийн сахиулах байгууллагууд болоод хуулийн төв байгууллагын удирдлагуудыг орц хилцүүлэх хийлээ. За тэр хүрээндээ тэндээс гарсан хилцүүлгийнхээ дагуу бас одоо хууль тогтоох байгууллагууд болоод бусад байгууллагууд төр бас судалгаагаар хүргүүлээд одоо тухайн хуульчдынхаа одоо нийгмийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг хангасан зүйлүүдэд хүргүүлж байна. За мөн прокурорууд дээр бас прокуроруудын нийгмийн баталгаа, эдийн засгийн баталгаа болсон зүйлүүд нь юу байна гэдгийг бас хөндлөнгөөс судлаж, за мөн тэрийгэ талаар бас томоохон хилцүүлгүүд хийгээд ингээд хууль тогтоогч нар руу хөргүүлэх. Эргээд тэр маань одоо яг тэр одоо прокурор дээр тухайлбал үйл ажиллагаа явуулж байхад нь одоо юунд болохгүй байна гэдгийг зөвхөн прокурорд өөрсдөө хэлэх биш тийм. Холбоо маань бас хажуудлаас нэршин хамгаалж дуурах ийм чиглэлээр одоо эднээс үйл ажиллагаа явуулаад байж байна. За тухайл өнөөдөр бас ярилцж байгаа гол зорилго маань манай хуульчдын холбооны бас хуульчдын эрхийг хамгаалах хороо байгаа. Энэ хорооны маань бас энэ 9-р сар бас хуульчдын эрхийг хамгаалах сар гэдэг аяны хүрээнд зохион байгуулагдаад бас дуусч байна. Тэгээд өнөөдөр бас энэ чиглэлээр манай хорооны тэргүүн маань бас яриаг авах байна. Энэ сар маань бас хизээнээс эхлээд хэдийн хөтөл үргэлжлүүд энэ сарын хүрээнд яг ямар арга хэмжээ зохион байгуулах тийм ээ. За манай хорооны сарын 9-р сарын 1-ээс 1 сарын хугацаанд хэрэгжихэр төлөвлөгдөд ажиллаж байгаа. Тэгээ бид бүхэн бэлтгэл ажлаа базаагаад 8 сарын сүүлээс бид хуульчийн эрхийн хамгаалалт сэдвийн дор илтгэлийн уралдаан хуульч судлаачдын дунд зохион байгуулсан. Энэ илтгэлийн уралдаан ямар зорилготой байсан бэ гэхлээр хуульчдын дунд
хуульчдын эрх хаана яаж зөрчигдөд байдаг юм бол түүнийг одоо судлаачид хэрхэн олж харж байна. Үүнийг даван туулах арга замыг одоо хэрхэн олж харж байна. Мөн олон улсын жишгт хуульчдын эрхийг одоо хамгаалах талаар ямар одоо хэрэгжүүлж практик байдаг олж хэрэгжүүлж болох одоо шинэ гарц боломж байдаг талаар хуульчдын дунд хэлцүүлэх зорьсон. За энэ зорилготой ч бас хүрсэн. 9 сарын 7-ны өдөр илтгэлийн уралдааны манд дүн гарсан. За 1, 2, 3 дугаар байрны тэргүүн байрны илтгэлөө шалгараад хуульч судлаач Эрдэнэол, Галбаатар, Батуян гэсэн энэ хуульч судлаачдын илтгэлүүд бол шилдгээр тодорсон байгаа. За бас манай хорооны сарын аяны хүрээнд сая бид бүхэн 9 сарын 21-ний өдөр өмгөөлөгчдийн эрх зүйн байдал, эрх зүйн орчин түүнийг сайжруулах арга зам сэдвт хэлцүүлэг зохион байгуулсан. За энэ хэлцүүлэгт өмгөөлөгч нар маань маш идэвхтэй оролцсон. За өмгөөлөгч нар идэвхтэй оролцож ирж үнэхээр өмгөөлөгчдийн эрх зүйн орчин өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад өнөөдөр эрх зүйн орчин одоо бүрэн хангагдаж чадсан уу? Эрх зүйн баталгаа нь одоо бүрэн хангагдаж чадж байна уугүй гэдэг дээр бол хэлэлцүүлсэн. За энэ хэлэлцүүлэгт Монголын өмгөөлөгчдийн холбооны дарга манай хуульчдын эрх ашигын хамгаалах хорооны бас гишүүн Ганбаатар, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч асан Батцөх. За мөн манай илтгэлийн уралдаанд бас илтгэл нь бас шилдгээр тодроод энэ хэлэлцүүлэгт бас урилгаар оролцож исэн Мөнх Наран гэсэн энэ хүмүүсийн илтгэлийг бол хэлэлцүүлсэн. За энэ илтгэлийг хэлэлцүүлгийн үр дүнд ер нь бол нийт өмгөөлөгч гишүүд маань өнөөдөр өмгөөлөгчдийн одоо мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад эрх зүйн орчин хангалттай бүрдэж чадаагүй байна. Тэгэхээр эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй байна гэдэг дээр бол санал нэгдсэн. За үүнтэй холбоотойгоор юу яригдсан бэ гэхлээр өмгөөлөгч байх шалгуур нь хангалтгүй байгаа учраас өнөөдөр өмгөөлөгчдийн нэр хүнд тийм ээ өмгөөлөгчдийн мэргэжлийн үйл ажиллагааны ур чадвар эсвэл одоо ур чадраас үүсэж байгаа хариуцлага бусдтай харилцаанд орж байгаа зан харилцааны байдал энэ болгон дээр өмгөөлөгчдийн нэр хүнд бас муугар зарим тохиолдолд харагдаад байдаг нь өмгөөлөгчдийг одоо сонгон шалгаруулах юм шаардлага зүйсээр гарч ирж байгаа юм байна гэдэг бас ийм дүгнэлтэн дээр хурж исэн. Гэх мэтчлэн ингээд бас өмгөөлөгчдийн дунд явуулсан хэлэлцүүлэг маань нэлээд амжилттай явагдсан гэж үзэж байгаа. Энэ хэлэлцүүлгийнхаа үр дүн тайланг бид бас бүх орсон оролцогчдынхаа одоо санал шүүмж болон бүх бодол санааг нэгтгэхэд ингээд тамгын газартаа бас хөргүүлж байгаа. Энэ илтгэлийн уралдаанаас тэгээд сая явуулсан нэг сарын үйл ажиллагаанаас харж байгаа. Хууль эрх зүйн орчноор өөрсдөө ингээд ажилдаг хүмүүстэй шүү дээ. Энэ чиглэлээр нь яг ямар асуудал дээр хаана зөрчигдөөд байна. За бүрэн энэ эрх зүйн орчин нөхцлөө бүрдүүлэхэд бас дутагдaltaй юмуд нь юу вэ гэж харагдсан. Ер нь хууль эрхийг хамгаалах хороо чиг үүргийнхаа хүрээнд сая 3 жил ажиллахдаа манай холбоонд ирсэн хуульчд миний эрхийг зөрчөөд байна гэдэг өргөдөл хүсэлт гомдлын үндсэн дээр бас хороо хуралдаж дүгнэлт гаргах замаар ажиллаж ирлээ. Энэ дүгнэлтүүдээс ингээд одоо энэ өргөдөл гомдлуудаас хараад байхад ихэвчлэн өнөөдөр бас нэгэнт хууль тогтоомжоор хийгээд өгчихсөн баталгааг нь хийгээд өгчихсөн зохицуулт байгаа. Энэ зохицуултуудыг хэрэгжүүлэхгүй байгаа байдал нь өөрөө бас хуульчдын эрхийг бас зөрчих нэг үндслэл болоод идэг. Нөгөө талаар хууль тогтоомж маань бас хоорондоо зөрчилтэй байгаад идэг. Одоо тухайлбал шүүгчийн эрх зүйн байдлыг одоо дордуулсан хууль тогтоомж заалт одоо хууль дотор явж байгаа жишээтэй тийм ээ. Эсвэл одоо өмгөөлөгчдийн хувьд болоод бие даасан одоо өмгөөлөгч маань өөрөө шүүн таслах ажиллагаанд бие даасныг оролцогч болж оролцдог. Энэ утгаараа эрх зүйн орчин хангалттай тэр бие даасан одоо мэрэгжил гэдгийнхаа хувьд одоо эрх зүйн орчин хангалттай сайн бүрдэж өгч чадаагүй учраас бас зарим талаар дутагдaltaй байна гэдэг ийм асуудлууд бол тэр өргөдөл гомдол хүсэлтийн хүрээнд бол харагддаг юм л да. Нөгөө талаас бас хуульч биш шүүхэд төлөөлөх хэрэг аваагүй өөрөөр хэлбэл Монголын хуульчдын холбооны гишүүн биш итгээд одоо хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах энэ нэргээд бас хуульчдынхаа нэр хүндэд цөргөөр нөлөөлөх бас хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг ийм зөрчилсөн ийм асуудал явагдаад байна. За мөн нөгөө талаар одоо өнөөдөр шүүгч байсан, эсвэл прокурор байсан, эсвэл мөрдөн байцаагч байсан хүмүүс өнөөдөр одоо ажлаас чөлөөлөгдөнгүүд маргааш нь одоо шүүхэд төлөөлөх эрхийнхээ үндсэн дээр шууд өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг нь бас одоо хэр зохимжтой вэ? Энд бас шалгуур байх ёстой юу гэдэг ийм олон асуудлууд бол гарч ирж байгаа. Эдгээр нь бүгдээрээ ингээд цогц байдлаар наваад үзэх юм бол хууль эрх зүйн орчин нь одоо
зохицуултыг л наривчилж зохицуулж өгөх хэрэгтэй юм байна гэдэг ийм зүйлийг бол бас харуулдаг байна. Монголын хуульчдын холбоо яг идэвхтэй одоо 4800 гишүүнтэйгээ сая ярьлаа. Тэгэхээр ер нь одоо хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлэх гэдэг юм уу, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хүн гэдэг маань заавал Монголын хуульчдын холбооны гишүүн байх хэрэгтэй. За гишүүнээр хэлсхийн тулд ер нь одоо ямар шаардлагуудыг хангасан байж хуульчдын холбоонд гишүүнээр хэлсдэг юм бэ? За Монголын хуульчдын холбооны гишүүн гэдэг бол яг мэргэжлийн үйл ажиллагаа, шүүн туслах ажиллагаа болоод үндсэн хуулинд хүний хуулийнхны эрх ашгийг хамгаалахдаа төрөөс эрх зүйн үйлчилгээ үзүүлэх замаар иргэдийн хуулийнхны эрх ашгийг хамгаална гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ бусад хуульч энэ одоо яг хуульч гэдэг байгаа энэ 4800 гаруй идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс маань эрх зүйн бакалавр олгосон хүнээс өөр. Энэ хүмүүс нь болохоор зэрэг 2 жилийн хугацаанд одоо эрх зүйн сургууль төгсөөд 2 жилийн хугацаанд дадлага хийгээд шалгалт өгөөд тэгээд яг энэ үндсэн хуулийн заасан хүний хуулийнхны эрх ашгийг хамгаалах боллоо. Та одоо яг энэ одоо үйл ажиллагааг явуулах боломжтой боллоо гэсэн илүү наривчилсан мэрэгжилт олгож байгаа одоо хуульч гэсэн хуульч эрх зүйн байдлаар олгож байгаа одоо тэр үнэлэмж байхгүй. Тэгэхээр одоо ангаахын хүнийг бол одоо яг мэс засал хийхэд нь чи ямар төвшөнд очиод хүний одоо мэс засал хийх вэ гэдэг шиг хүний хуулийнхны одоо эрх зүйн харилцаанд орох тэр хүний хуулийнхны эрх ашгийг хамгаалах одоо энэ та боломжтой боллоо гэсэн гэрчилгээ. Тэгэхээр ер нь бол бакалаврын зэрэг эзэмших сургууль төгсөөл за би одоо хуульчлаа ингээд үйл ажиллагааж болох юм гэсэн үг биш юм байна шүү дээ. Бакалавр ер нь бол яг таны асуулт их сайн асуулт. Яг хуульч болгоо энийг иргэд маань сайн ялгаж ойлгодоггүй. Тэгэхээр одоо зүгээр энэ ихтэй сургуулиуд маань хуулийн одоо хуульч үлдэж байгаа ихтэй сургуулиуд маань боловсрал олгож байгаа юм. Зөвөр одоо тэр хүн сэтгүүлчээ хийж явж болно, нэгтлэн бодогч хийж болно, боловсрал олгож байгаа. Яг тэр боловсрал дотроо яг энэ шүүн туслах ажиллагаанд оролцож байгаа буюу яг үндсэн хуулийн заасан хуулийнхны эрх ашгийг хамгаалах зөвлөгөө өгч чадхууц тэр мэрэгжилтэн болохынхаа хувьд 2 жилийн хугацаанд яг тэр чиглэлийн мэрэгчлэрээ одоо дадлагж хийсэн. Тэгээд шалгалтанд тэнцсэн байх хэрэгтэй. Хуульчийн шалгалт. Тэгэхээр хуульчдын холбоо маань одоо яг 3 зүйл дээр төвлөрч байгаа. Ихтэй сургуулиудыг магадлал идэвхжлэн. Тэгэхээр одоо зүгээр яригддаг штэ. Хүүхдээ нэг малчин би одоо энэ хуулийн сургуульд оруулаад одоо болчлоо, одоо мэргэжил олчлоо гэж бодоод байдаг штэ. Гэтэл тэр нь бол зүгээр боловсрал олгох. Тэр хүн одоо зүгээр мэдлэг олж авч байгаа болохоос яг мэргэжил болгож байгаа төвшин биш байхгүй. Тэгэхээр хуульчтай холбоо болохоор одоо яг энэ хуульчийн эрх зүйн байдлын хуулиараа үүргэн энэ ихтэй сургуульд одоо яг шүүн туслах ажиллагаанд оролцох болон үндсэн хуулинд олж байгаа хүний хуулийнхны эрх ашгийг хамгаалах тэр хуульчид тавих шалгуурыг хангасан хуульчид бэлтгэхийн тулд тэр хуульчийн сургуулиудын хөтөлбөр болоод багшид тавих магадлал идэвхжил явагдах юм. Одоо манай хуульчтай холбоонд хуулиараа бид нэр одоо хийх ёстой үүргэн тэр нэгдүгээрт. За хоёрдугаарт нь тэгэхээр шалгалт авна. Тэр одоо эрх зүйн сургууль төгсөөд дадлага хийсэн тэр олон хүмүүсээс түрүү жил ихэд одоо 1000 гаруй хүн шалгалт өгөө тэрний 300 л одоо тэр шалгалтанд тэнцэж байгаа шүү дээ. Тэгээ энэ жил бас одоо энэ шалгалт 11 сар зарлагдсан байгаа. Тэгэхээр энэ сургуулийн тэр чанар чансааг тэр шалгалтанд тэнцэж байгаа тэр хувь коэффициентээр бид нэр одоо бас тэр сургуулийг одоо үнэлэх цаашлаа тэр одоо сургуульд шаардлага тавих ийм одоо хууль зүйн үүрэг нь суульчтай холбоонд байгаа. Түрүү ярианд сонсогдсон хуульчдын өмгөөлөгчдийн ер нь энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн эдийн засгийн хараат бус байдал гэдэг ч юм уу энэ нөхцөл байдлыг сайжруулах хэрэг байна гэсэн. Яг энэ асуудал саяхан бас төгсөн л дөө нөгөө 2016 оны төсвийн тодтгол улсын хурлаар байхад нөгөө шүүгчдийн цалин ус хаснаа. Тэгээд энэ дээр одоо яг цалингийн 50-60% бас багасгана гэсэн ийм зүйлүүд яригдсан. 2 сая, 3 сая төгрөг стэйж цалин дээр. Тэгэхээр энэ тал дээр ер нь Монголд яг орчин нөхцөл нь хэр зөв цаанаасаа зааж өгсөн байдаг. Энэ болохоор зэрэг ерөөсөө бид нар үндсэн хуулинд бидний хуулийнхны эрх ашгийг шудраг шүүхээр бидний эрх ашгийг хамгаалж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр шүүгч хүний авч байгаа цалин ямар байх гэж бид нар тэгээд ноцтолтохоос илүү бидний одоо гэр бүлийн ч байдаг юм уу, эдийн засгийн ч байдаг юм уу, эрүүгийн ч байдаг юм уу, одоо яг иргэн хүн болгоны хуулийнхны эрх ашгийг шудраг шүүг хамгаалж байгаа. Тэгэхээр тэр шудраг шүүг
хамгаалахдаа дэлхийн хөгжсөн орн болон ямар ч улсын бие даасан хараат бус байгаа байдал нь шүүхийн цэвэр ариун байдал шүүгчийн хараат бус байдлаас шууд хамааралтай байдаг. Тэгэхээр тэр цалин гэж юмтай ноцолтод байхаасаа илүү ерөөсөө тэр шүүгч хүн өөрөө албаны болон хувийн хараат бус бие даасан байх тэр боломжийг хангаж өгсөн улс орны тэр нийгмийн эдийн засаг хүний хөгжил нь одоо яг тэр төвшөндөө байдаг. Жишээ нь одоо шүүгчийн цалин бага байлгачаад тэгээд тэрнээс шударга шийдвэр гаргахыг ч байдаг юм уу хүсэж явах боломж байхгүй шүү дээ. Ер нь бол боолын хөдөлмөр эрхлүүлчихэд хөлсөхгүй ажиллаулчаад тэгээд их юм хүсэж идэг тийм төв хүний нийгмийн төвөнд байгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ шүүгчийн цалин гэлгүй миний хуулисны эрх ашгийг хамгаалах гэж байгаа тэр шүүхийн тогтолцоо өөрөө одоо дэлхийн түвшинд байх ёстой. Тэгэхээр аль ч улс орон хямралууллаа гэж шүүгчийн цалинг танан байж одоо тэр одоо хуулисны эрх ашиг юм зохицуулдаггүй. Тэгэхээр одоо шүүхийн одоо бид нэр одоо гамбалдархан яриад байгаа тэр эрх зүйн зохицуулалт гэдэг юм дотор чинь шүүгчийн цалин өөрөө хараат бус байхаар хуульчилсан л байх ёстой. Тэгэл одоо их хурлын аль нэгэн нам гараад шүүгчийн цалин хөдлөгжидэг л байх юм бол өөрөө эн чинь одоо тийм сайн бис зохицуулалт биш байна гэж хардаг. Үйл ажиллагаанд бас нөлөөлөх юм гэсэн үг шүү дээ. Шүүх. Ер нь цалин гэлгүүгээр л ерөөсөө шүүх өөрөө тийм зөв зохистой шударга ямар нэгэн юмнаас хараат биш. Одоо их хурлын гишүүдээс хараат болвол яах юм? Цалингаа тогтоолохын тулд их хурлын гишүүдээс хараат байх юм бол яах юм? Ерөнхийлөгч ер нь бол одоо яг хуульчныхаа би юу гэж боддог вэ гэхээр шүүх өөрөө бие даасан тогтолцоо байх хэрэгтэй. Тэр шүүхийн ерөнхий зөвлөл дээрэс нь одоо тэр шүүгчийн томилгооны асуудал ерөнхий шүүгчид томилтон шүүгч нар өөрсдөө байх хэрэгтэй. Хөндлөнгийн нөгөө яг 3 эрх одоо бие биенээсээ одоо бие даасан байх хэрэгтэй. Ерөнхийлөгч ч юм уу их хурлын ч юм уу тэр шүүгчийн одоо тэр цалинтай нь орооцолт бол юм эсвэл томилгоон дээр орооцолт болгох юм бол энэ ч өөрөө хараат бус болчихж байгаа. Хараат болчиход байгаа байхгүй юу? Тэр хүмүүсээс хараат болчих. Тэгэхээр энэ бол их өргөн одоо их өргөн төвшөнд ярих одоо мэдлэгтэй боловсралтай иргэн хүн болгоны хуулисны ярих ашигт өөрөө хөндөгдөж идэг. Тэгээ цэвэр сайн шүүхтэй байх юм бол бид нар сайн хөгжил биднэрт ирнэ. Энэ мэд жишээнээс хавуулаад эхлээс бас хуульчдын эрх зүйн орчин байдлын нөхцөл зөрчигдүүд хязгаарлагдаад байгаа юм бас байдаг юм байна. Тэгэхээр энэ асуудлуудаа бас хоорондоо өөрсдөө ярилцах хурал их хурал удахгүй зохион байгуулагдаж байгаа гэж байна. Энэ талаар бас жоохон мэдээлэх үү те. Тий, манай хуульчд маань одоо их хурлаа хийх гэж нээлжид бус их хурлаа. За биднээс их хурлын маань бас нэг 2 янзаар хийж байгаа. Хуулийн хүрээнд бол ээлжид хурал, ээлжид бос их хурал гэдэг байдаг. Ээлжид хурал маань бол 2 жилд нэг болдог. Тэгээ энэ удаагийн хурал маань ээлжид бос их хурал байгаа. Ямар учраас хийж гэнэ вэхээр яг энэ одоо хуульчдын холбооныхоо бодлогыг тодорхойлдог. За дээр нь одоо хамтын удирдлагын нэг тийм байгууллага байна. Тэр маань хуульчдын холбооны зөвлөх. Яг л энэ хуульчдын холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулад явуулдаг. Тэгээ энэ зөвлөл маань байгуулагдаад бүрийн эрхэнд дуусч 3 жил болоод тэгээ энийг одоо дараачийн бас шинэ зөвлөлийн одоо томилох шаардлагатай болсон учраас хурлаа зарлж байна. Мөн бас манай мэргэжлийн хариуцлагын хороо гэж байж байгаа. Энэ хороо маань нэг хуульчийн одоо ёс зүй хариуцлагын асуудлуудыг одоо хилцэж дүгнэлт гаргадаг. Өөрөөр хэлбэл түрүүн дээр хуульчийн одоо зөрчил гаргаж байгаа нөхдүүд дээр бол гэрчлэгийг нь хүчингү болгох, одоо сануулгах, төтөлзүүлэх гэх бүх арга хэмжээг авдаг. Тэгээ энэ хурлаараа биднээс саяны энэ зөвлөлийн гишүүд, мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдэд томилохоос гадна хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, үндсэн хууль, за мөн хуульчдын холбооны дүрм гэдэг байгаа. Бас хуульчид маань өөрсдөө биднээс дүрмээ баталсан. Тэгээ энэ дүрм маань одоо ер нь энэ 3 жилийн хугацаанд одоо юу болоод өнгөрвөө? Одоо биднээс засаж сайжруулах зүйлүүд юу байна? Боловсронгуй болох зүйлүүд юу байна? Хасах зүйлүүд нь юу байна гэдээ ярилцъя гэд байж байгаа. За зөвлөлийн гишүүд маань одоо яг хуулиар зааснаар бол 30-аас дээш гишүүнтэй гэд байдаг. Yani энд маань одоо яг нөгөө энэ түрүүн хэлсэн шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч гэд энэ болгоныхон тэнцвэртэй байдлыг хангасан тийм зөвлөл байх хэрэгтэй. Тэгээ манай энэ хуульч манай холбооны маань одоо яг энэ гол үйл ажиллагаа явуулдаг бүтцэн маань юу вэ гэхээр хороод маань байдаг. Хуульчдын холбооны хороодууд байдаг. Чиг үүргийн бол сайн дурын хороод гэдэг. За энэ сайн дурын хороодоос яг нөгөө энэ зөвлөлдөө яг өөрсдөө төлөөлөлтөө ингээд сонгуул хийх хэлбэрээр за шүүгчээр томилдог, прокуророо сонгодог, өмгөөлөгчөө сонгодог, бусад хуульчаа ингээд сонгоод тэр одоо сонгогдсон манай хуульчид маань тэндээ яг одоо энэ хуульчдын холбооныхоо тухайн одоо
цаашаа явах бодлогоудаа ярьж идэг. Тэнцвэртэй байдал хангал. Энэ үгэн дээр одоо энэ их хурал маань их чухал хурал болж байна. Тэгээд урд урдны хурлуудаас итгэвчтэй бас манай хуульчид маань нэрээ дэвшүүлээд бид тэр зөвлөлд ороод ажиллая, дуу хоолой хүргэе гэдэг байдлаар оролцож байна. Тэгээд бас энийг дашрамдуулахад бас одоо бас манай сонгуулиуд маань ингээд чиглэлээр явагдаж байна. Тэгээ манай хуульчид маань бас энэ сонгуульд идэвхтэй оролцоорой. Өөрсдөө бас дуу хоолой хүргэх хүнээс зөв сонгоорой гэдгийг бас нэмж хэлмээр байна. Түрүүн ярьсан за хуульчдын холбоонд нэг 4800 гишүүнтэй гэхээр одоо би жишээ нь хууль эрх зүйн талаар ямар нэг зөвлөгөө үйлчлэгээ авъя гэвэл тухайн хүнээс тухайн хуульчаас Монголын хуульчдын холбооны гишүүн мөн үү одоо түүнийг батламжсан бичиг гэрчлэгээ байна уу гэдгийг эхлээд харж иж үйлчлэгээ авах нь одоо надад эргээд ашиг тустай ардаа бух эзэнтэй болж таарах нь тийм үү. Сая ярьлаа л да одоо прокурор за насаараа мөрдөн байцаагч хийж байгаад одоо юу гэдгийг тэтгэврт гараад за шууд нэг өмгөөлөл үзүүлээ би насаараа одоо хуулийн талаар ажилласан юм чиг гээд ингээд явах юм өрөөсгөл ойлголтод гараад байна л да. Тэгэхээр эдгээр хүмүүс маань яг энэ төрлийн үйлчлэгээ үзүүлэх бүрэн боломжтой эсвэл бас одоо хуульчтай холбоогоор орж шалгалт өгсөний дараа энэ үйлчлэгийг үзүүлэх боломжтой гэсэн үг юм. Ер нь бол яг шүүгч, прокурор бие даасан хуультай тэр шүүгч байх, прокурор байх гэсэн хууль зүйн шаардлага нь бол нарийн тодорхой байдаг. Өмгөөлөгчийн хувьд болохоор зэрэг хуульч эрх зүйн байдлын хуулиар өмгөөлөгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсон боловч яг одоо прокурор шүүгч байгаа хүний хувьд өмгөөлөгч шууд болох боломжтой байгаа. Гэхдээ шүүгч прокурор хүн бол шүүн цэцлэг ажиллагаанд мэрэгсэн чадварлаг хуульчид байгаа шүү дээ. Зөвхөн энд ямар асуудал үүсэж байна вэ гэвэл яг өөрөө нөгөө мэрэгсэн чиглэлтэй илүү одоо давуу байдал бий болох вэ гэдэг тийм одоо эмзэглэл одоо өмгөөлөгч нарт бий. Зөвхөн ер нь давуу байдал яг иргэнд одоо хуульчийнхаа хувьас үзүүлж байгаа тэр үйлчлэгийн тул нэг тийм уруу зүрх юм бол гарахгүй. Зөвхөн ер нь бол нөгөө давуу байдал бий болгоод одоо ашиг сонирхлын зөрчил энэ төр гараад таньдаг одоо прокуророор дамжуулаад юм таньдаг шүүхээр дамжуулаад ч гэдэг юм. Тийм эмзэглэл бол өмгөөлөгч нарын хувьд бий. Зөвхөн энийг бол эрх зүйн хувьд нь хууль зохицуулах байдлаар эрх зүйн одоо яг миний одоо төсөлж харж байгаагаар бол өмгөөлөгчийг одоо тийм бие даасан өмгөөллийн үйл ажиллагаа явуулах тэр процессын хуулийг бол сайн гаргаж өгөх ёстой. Яагаад гэвэл одоо шүүхийн зарчим маань ямар байна гэхээр талуудын болон мэтгэлцэх зарчим дээр процесс ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр талууд гэдэг маань одоо яг иргэн хүн өөрийнхөө нотлох хуримтыг бүрдүүлдэг, янз бүрийн эрсдлээ бол өөрөөсөө хариуцж шүүхэд мэдүүлж идэг. Шүүх бол тэрийг тэр сайн өмгөөлөгч юм уу тэр одоо хэрэгт оролцож байгаа нэг хэмжлэгч хариуцагчийн өөрсдийнх нь гаргасан сайн нотлох хуримтан дээр тулгуурж шийдвэр гаргаж байгаа шүү дээ. 90-ад онд бол манай тогтолцоо өөрөөсөн шүүхийн тогтолцоо шүүгч хүн бол өөрөө тийм чадварлаг байх нотлох хуримтыг бүрдүүлдэг ийм оролцоотойгоор ордог гэсэн бол одоо иргэний эрх зүйн процессын зохицуулалт болохоор иргэнд өөрт нь одоо тэр эрсдлээ хариуцах нотлох хуримтаа бүрдүүлж өгөх тэр нотлох хуримт эрсдлээ зөв хариуцж тэр зарчим үйлдэлсний дагуу шийдвэр гаргаад байгаа. Тэгэхээр энд бол хамгийн оролцоотой сайн оролцож байгаа өмгөөлөгч хүний тэр нотлох хуримт бүрдүүлдэг тэр эрх зүйн орчин сайн байж иж прокурортой одоо шүүхэд шийдвэр гаргахад бол прокурортой энэ тэнцвүүц тийм эрх зүйн орчин шаардлагатай байдаг. Тэгэхээр яг энэ процесс одоо өмгөөллийн процесс үйл ажиллагааг одоо илүү наривчлал зохицуулсан тэр нотлох хуримтыг бүрдүүлэх боломжийг олгосон ийм одоо зохицуулт бол бидний бас хэрэгцээтэй байна. Нэмээд хэлэхэд шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар бол ер нь бол цааны хэлдэг шиг шууд одоо шүүгч байжгаад өмгөөлөгчийг юу гэж хязгаарласан байдаг л да 2 жилийн хугацаанд гэдэг юм. Прокурорыг бол одоо яг нээлттэй байдаг. Прокурор өнөөдөр байжгаад ажиллаа өгвөл маргааш нөгөө шүүгд төлөөлөх хэрэг нэгдийг хийх болц. Тэгээд сая яг энэ хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг биднээс ярихдаа наанам бас тодорхой саналууд авсан байна. Тэн дээр энтэй холбоотой яг одоо бас тодорхой хязгаарлалтууд хийж өгөх тийм заалтууд бас явж байгаа. Тэгээ их хурлаараа бас яриад хэлцээ гэдээ явж байгаа. Тэгэхээр энийг бол одоо яг хараад ах саяны манай хоёр үнэллээ. Сөрөг үр дагавар нөгөө талдаа илүү их давуу байдал үүсгээд байдаг учраас өмгөөлөгчдийн хувьд энийг сая хэлцүүлгийн үр дүнд юу гэж харж байна гэвэл одоо ард иргэдийн дунд шүүгч өмгөөлөгч тийм ээ прокурор өмгөөлөгч мөрдөн байцаагч өмгөөлөгч гэдэг юм уу юм нэг тийм өмгөөлөгч гэдэг энэ нэр томьёоны цаана шүүгч байжгаад шүүгчийн ажлыг хийхэ болсны дараа
өмгөөлөгч болохоор шүүгч өмгөөлөгч болчдөг. Энэ маань өөрөө юу гэсэн үг гэхээр шууд хүнд энэ хүн шүүгч байсан чинь шүүхэд одоо нөлөөлөл үзүүлэх боломжтой ч гэдэг юм уу, эсвэл одоо ямар нэгэн байдлаар нөгөө үйлчлүүлэгчтэй давуу тал болох боломжтой гэдэг ийм ойлголтыг бол бас төрүүлээд байдаг. Ер нь бол тэр нь харагдаад байгаа одоо ихэнх өмгөөлөгчдийн бас одоо бидүүсийн үзэж байгаа, туулж байгаа тэр туршлага, хүмүүстэй ярилцж байгаа яриа болгон дээрээс гарч ирдэг нийгэмд энэ бол илэрхий үзэл болцсон байгаа. Энийг бас нөгөө талаар дэвргээд иж болохгүй юм л да. Энэ маань өөрөө өмгөөлөгч гэдэг маань шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа нэг субъектийн хувьд прокурор, шүүгчтэй, прокурортой мэтгэлцэх хэмжээнд прокурор бол төрийг одоо төлөөлж төрийн өмгөөлөл хийж байна. Өмгөөлөгч бол тухайн прокурорын эсрэг иргэнийг өмгөөлж өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ хоёрын дундаас шүүгч гэдэг хүн эцсийн шийдвэрийг гаргаж байна, тийм ээ. Тэгэхээр энэ ийм одоо мэтгэлцэх байр суурин дээр ажиллаж исэн хүмүүс маань эргээд шууд нэг тал буюу одоо өмгөөлөгчийн байр суурин дээр очиж ажиллахад энэ маань өөрөө тодорхой нэг шалгуур байхгүй бол тэр хүмүүсийн сэтгэл зүгээс ахуулаад одоо насаараа одоо прокурорын үйл ажиллагаа хийчихсэн тийм ээ яллах дүгнэлтүүлдэг эсвэл одоо мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж исэн хүмүүсийн сэтгэл зүйн өөрөө яг өмгөөлөгчийн одоо өмгөөлөн хамгаалах гэдэг тэр сэтгэл зүйтэй хүртэл бас тэгж уялдаж чадж байна уу юу? Гэх мэтчлэн өмгөөллийн үйл ажиллагаа гэдэг маань өөрөө зүгээр ажил мэргэжил гэж харахаас илүүтэйгээр нөгөө талаараа өмгөөлөх, хамгаалах, аливаа үйлсэд одоо өмгөөлөх байр сууринаас оролцох гэдэг бас нэг хүний өөрийн одоо тийм дотоод сэтгхүү ёс зүй бас байгаа юм л да. Энийг бас харилцан уялдуулах хэрэгтэй болов уу гэж ингэж ойлгож байгаа. Энэ их хурлаар түрүүнээс сонгуулийн зарчмаар хүмүүсээ тодруулж одоо тэгэхээр энд одоо нийт өмгөөлөгч холбооны бүх хүмүүсийн саналыг хурааж авах уу? Одоо яг ямар байдлаар санал хурааж чинь явагддаг? Тий, 4800 за 5400 гишүүн байна. Тэгээд үүнээсээ одоо 470 прокурор байна. За 500 гаруй шүүгч байна. За 2000 гаруй өмгөөлөгч байна. За бусад хуульчид бас 2000 гаруй хүмүүс нийлээд ингэ байж байгаа. Тэгээд манай энэ хуулиар болохоор яг квотыг ингэ заагаад өгсөн байдаг. Төлөөллөөр орохдоо. За нийт гишүүдийн маань 10% төлөөлөгч болно гэж байна. Өөрөөр хэлбэл 4800 гишүүн байлаа гэхэд 480 хүн төлөөлөгч болж очиж суух нь. Тэр 480 дотор бас квотлж өгсөн байгаа. За энэний 40% нь өмгөөлөгч байна. 20% нь шүүгч, 20% нь прокурор, 20% нь бусад хуульчис бүрднэ гэдэг. Тэгээ бид нар сая би нөгөө их хурал зохион байгуулалт ажлын хэсгийг бас ахлаад ажиллаж байгаа. Тэгээд тэр дээр бас квота биднээс яг ингээд нийт тооцоод үзсэн. За 193 одоо тухайлбал өмгөөлөгч сая одоо их хуралд орох хэрэгтэй болж байна. 97 шүүгч, 97 прокурор, 97 бусад хуульч гэдэг юм. Ийм байдлаар квотлж орно. Тэгэхээр өөрөөр хэлбэл сая 470 прокурор байлаа гэхэд тэрний 97 нь одоо их хурлын төлөөлөгчөөр одоо суух нь байна. Тэгэхдээ тэр ямар ч одоо гишүүд хуульчд маань өөрийгөө одоо би хурал сууя гэдгийг одоо тэр сонгуулийн системээр, захим системээр нэр дэвшүүлчихэж байгаа. Тэгэхээр нөгөө хуульчд маань харж байгаа за энэ хүнийг сонгоё гэдэг ингээд өрсөлдүүлэх зарчмаар өндөр санал авснараа л ингээд гараад ирдэг тийм. Нөгөө тэр нь өөрөө нууц одоо хин санал өгсөн мэдэгдэхгүй. Тийм байдлаар ингээд төлөөлөл очдөг байж байгаа. Тэр нь бол цаашдаа бол манай хуульчд маань бас энэ дээр өөрсдөө идэвхтэй санаачилттай ажилламаар байгаа. Өөрөөр хэлбэл тэр хуульчийн маань хэнийг сонгохыг ихт нь наацхан тэр хүмүүс маань өөрийн нэг хувийн профайлын тухайлбал одоо яг зөв мэдээлэлтэй тийм мэрэгжил ур чадварын хувьд ямар хүн байна, туршлагын хувьд ямар хүн байна гэдэг мэдээж сонгох. Тэгэхээр өөрсдөө тэр юмыг шинжлэх тийм эргээ тэр одоо юмнуудаа байнга апдейт хийгээд одоо нөгөө хүн сонголт хийхэд нөлөөлөх хэмжээний бас бүрэн мэдээлэлтэй бас болж байгаа юм. Одоо бид нар ч бас захим байдлаар одоо аль болох одоо тэр үргүү зардал гаргахгүй тийм ээ ууз шийддэг гэсэн бол одоо онлайн хэлбэрээр хурлууд зохион байгуулж байдгийн сонгуулаа хүртэлгээ явуулдаг ийм байдлаар шилжиж байгаа учраас тэн дээр бас анхаармаар байдаг. За нэмээд нэг зүйл тодруулахад яг түрүү захин байдалтай холбоотойгоор одоо манай хуульчдраа мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр одоо видео сургалт гэдгийг биднээс одоо нэвтрүүлэх гэж байна. Маш ойрын хугацаанд. Хуульчд маань бол жилд нэг 4 багц цаг хичээл авч иж одоо өөрийн биелэлд хангагдсан гэж үзээд цаашаа ингээд явдаг. Тэгээд тэрийгээ биднээс одоо дандаа танхимын хэлбэрээр хуульчд маань ингээд суугаад хичээл заагаал явдаг гэсэн бол одоо видео хэлбэрээр нэг стандарт хичээл тавьчихаар тухайн хуульчд маань ажил дээрээ сууж байгаад заавал тэр танхим руу унаа зардал болоод ирээ суух биш. Өрөөнөөс гэрээсээ тухайн хичээлээ үзээд
тэрийгээ одоо нөгөө багц цагтаа хангуулаад төлбөрөө бас онлайн байдлаар хийгээд ингээд бүр ийм тийм байдал руу орчхоор нөгөө цаашлаад манай хуучдын манай одоо төлөөд байгаа татвар, сургалтын мөнгөний хүртэл одоо кредитийн мөнгөний багасах болцоо гэж харж байна. Тэгээ энэ удаад орч туршилт хэлбэрээр ихний одоо хичээл одоо бэлэн болоод маш ойрын хугацаанд гаргах гэж байна. За тэгэхээр эх сарын 14-нд төрийн ордонд болох Монголын хуульчдын холбооны их хурлаар одоо хамгийн түрүүнд тулгамдсан хилцэхээр төлөвлөж байгаа асуудлуудын талаар мөн түүнчлэн Монголын хуульчдын холбооны ойрын хугацаанд хийхээр төлөвлөж байгаа тэдгээр алхмуудын талаар ярилцаад бас ярилцлагаа төгсгөө. За хамгийн түрүүнд биднээс ямар ч байсан одоо энэ холбоогоо цаашаа авах зөвлөлөө батламжлана. Мөн мэргэжлийн явцлагаараа батламжлана. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, хуульчдын холбооны дүрм, за мөн зөвлөлийн одоо гишүүд маань энэ 3 жилийн хугацаанд юу хийчихв? Тэр тайлангийн сонсох хэрэгтэй. Мөн бас мэргэжлийн хариуцлагын хороо маань бас юу хий? Тайлангийн сонсч хилцүүлнэ. За хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль маань бол ер нь бол хэрэгч хугацаа маань 3 жил болж байгаа гэдэг бол бас богино хугацаа. Тэгээ яг энэ хугацаанд маань биднээс цаашаа яаж хэрэгжүүлэх вэ? Дүрм журмаа батлаад явсан. Одоо яг хэрэгжүүлээд эхэлж байна. Тэгэхээр энэ дээр мань одоо манай хуульчд маань одоо энэ хугацаанд ямар саналууд байна? Цаашаа одоо сайжруулах тий. Түрүүн хэлээл энд одоо манай эрх зүйн байдалтай өмгөөлөгчтэй холбоо, заавал прокурортой холбоотой гэх ингээд асуудлуудаа биднээс ярилцъя гэж их хурлаараа. Яг гол нь тэр төлөөлөгч очиж байгаа гишүүд маань өөрсдөө энэ дээр дуу хоолойгоо бас хийх байх. За мөн хуульчдын холбооны дүрм байна. Дүрмээ бол биднээс их хурлынхаа хэмжээнд ярилцаад тэндээ баталчих болцоотой байна. Хууль бол өөрөө цаашаа хууль тогтоогч нар одоо ямар төвшөнд харж ийн гэдэг маань бас нэг өөр асуудал. Гэхдээ манай хуульчид маань нэгдсэн байр суурьаараа саналаа өгвөл бас нэлээд жин дарна. Тэгээ хуульчдын холбооны дүрм маань бас одоо анхны их хурлаараа биднээс батлаад бас тодорхой хэмжээний өөрчлөлтүүд оруулах шаардлагатай байна. Одоо тухайлбал хуульчдын холбооны за тэр нөгөө ерөнхийлөгчтэй холбоотой асуудлууд цаашлаа тэр хуульчийн гэрчлэгээ хүчингү болгохтой холбоотой асуудлууд ч гэх юм ингээд зохицуултуудын ингээд хэрэглээд ирэхээр одоо үр дүн одоо муутай ч гэдэг юм бас зарим юм ойлгомжгүй юмуд гарч ирж байна. Тэгээ энийг цэгцлийгээд тийм байдлаар ямар ч үсэн саналуудаа бол нэгтгэгдсэн. Тэгээд яг одоо их хурал дээрээ бол ерөөдөө танилцуулаад тэгээд төлөөсөн ингээд сонсъё гэдэг тийм бодолтой байна. Бодлогын яг одоо 2017 оноос ер нь энэ хуульчдын холбоо гэдэг бол өөрөө өөрийгөө удирдах байгууллага, хуульчид өөрсдөө одоо хамгийн шилдэг лидерүүдээ одоо тодорхойлж тэндээс одоо өдөр тутмынхаа үйл ажиллагааг одоо шийдлээ гаргадаг зөвлөлөө бол их хурлаар баталдаг. Ер нь бол яг хуулиар хүлээсэн үүргийн хувьд гэх юм бол магадлалын итгэмжлэх асуудал, ихтэй сургуулиудыг магадлалын итгэмжлэх асуудлыг одоо дэлхийн түвшинд хүргэх. За дээрээс нь сургалтыг бас яг хэрэгцээ шаардлагыг хангасан сайн сургалтыг багшид тавих тэр үнэлгээ, багшид тавих одоо тэр стандартыг тогтоох. Дээрээс нь сургалт магадлалын итгэмжлэлийн асуудал, шалгалтын асуудал байгаа. За яг энэ цогцоор нь нийгэмд одоо яг үнэхээр одоо чадварлаг сайн хуульчийг тэр ихтэй сургуульд сурахт нь бэлтгэдэг. Тэр нь зааж байгаа багш нь бас яг зөвхөн төвшөнд ажилладаг. Дээрээс нь тэр яг сурсан хүүхдүүд одоо дотроос хамгийн шилдэг нь одоо хуульч юмаа гэд шалгаруулад хуульчдын холбооны гишүүн болгодог, шалгалтыг саавах. Тэгээд нийгэмд одоо хуульч байгаа хүмүүсийн өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа хуульчдыг бол давтан сургах. Энэ одоо ажилд бол бид нэр яг судалгааны үндсэн дээр тулгуурлаад зохион байгуулалттайгаар одоо байгаа төвшнийг ахиулах тийм одоо зорилго тавиад ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол яг хуульчдын холбоог бэхжүүлж байгаа хамгийн сайн одоо үйл ажиллагаа нь болохоор хамгийн сайн лидерүүд өөрсдөө энэ хуульчдын холбооны үйл ажиллагааг дэмжиж тэгээд одоо нийгэмд гарч байгаа асуудлуудыг бол тэр хуульчдын холбооны зөвлөлөөр дамжуулаад хамгийн газраас зохион байгуулад хариу өгдөг. Судалгаан дээр бүх одоо нийгэмд одоо үүсэж байгаа нөхцөл байдлыг судалгаан дээр тулгуурлаж хийдэг. Ийм тогтолцоог бол одоо яг энэ гүмбэлэг ерөнхийлөгч Гамбал дараагийн үед бол хуульчдын холбоонд ийм бодлогыг орж ирж байна. эрхийг хамгаалагч гэдэг нь хамгийн гол болгож байна. За манай эрхийг хамгаалах хороо бол хуульчдын холбооны чиг үүргийн нэг хороо байгаа. Тэгээд манай хороо бол 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулаад 3 дахь жилийнхаа нүрийг үзэж байна. Шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч бусад одоо хорооны төлөөллөөс бүрдсэн ийм хүмүүстэй байдаг. Хорооны хувьд л үйл ажиллагаагаа хуралдааны хэлбэрээр зохион байгуулад эргээд
тамгын газар болон ерөнхийлөгчтэйгөө бодлого зохицуулалтын газар та хамтарч ажилладаг. Тэгэхээр холбооны хэмжээнд гарч байгаа бодлого чиглэл бол бүгд одоо хороодуудад хэрэгжсэн ажил, хийсэн ажил бүгд уялдаатай бас явж байгаа. За эдгээр асуудлуудаар за бас бусад хуульчдын холбоонд тулгуурлаж байгаа энэ асуудлуудаар их хурл маань бас бодохгүй болох ч юм тэгэхээр нийт хуульчд маань бас идэвхтэй оролцоорой гэж уриалж байгаа тийм ээ. За баярлалаа их үзэгчдээ. Тэгэхээр бид энэ өглөө эх сарын 14-нд болох одоо Монголын хуульчдын холбооны их хурлын талаар за зөвхөн одоо энэ их хурлын талаар гэлтгүй одоо хуульчдын эрх ашиг за мөн одоо хууль эрх зүйн орчны талаар маш сайхан дэлгэрэнгүй ярилцлагыг өрнүүлээ. Та гуравтаа баярлалаа. Хурлд нь өндөр амжилтыг хүсье.